Би ч нөгөө философч хүн учраас философийн сэдвийг маш их сонирхож явдаг. Тэрийг одоо хүмүүст шеэрлж тараах нэг зүнших муу номоор дамжуулж явдаг. Уран зохиолч философиг гоёор гаргаж ирдэг байхгүй юу? Дөрүүдтэй, тийм үү? Сайн талын дөрүүдтэй, эсрэг талын дөрүүдтэй, амьдралын бүх асуудал роман дотор явагддаг литератур, уран зохиолч тэргээр их гоё байдаг байхгүй юу? Философч шууд ингэж хэлэхэд хэцүү байдаг. Уран зохиолч аз жаргал гэдэг юу юм бэ? Хайр дурлал гэдэг юу юм бэ? Үзэн явдал гэж юу юм бэ? Атаархал гэж юу юм бэ? Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм бэ? Мэдрэмж гэж юу юм бэ? Хүний хувийн санаа гэж юу юм бэ? Бодол гэж юу юм бэ? Тэр бүгдийг уран зохиолч илэрхийлээд байдаг байхгүй юу? Тэнгээс уран зохиолоос хүн маш их юм сурч чаддаг. Яг сүүлийн үед монголчууд чинь Япон их явдаг болчихлоо. Өмнө Солонгос их явдаг болчихлоо. За хятад бол одоо ирсэн. Бүгдээр явж байгаа шүү. Тэгэхээр бараг гарын авлага маягаар би энэ романуудыг орчуулсан байхгүй юу? Ер нь энэ арт түмнүүд рүү монголчууд явахдаа онгоцсон дотор Япон явахдаа Японы романыг уншиж, Сеул явахдаа Өмнө Солонгосын романыг уншиж, Хятад явахдаа зохиолыг уншиж байгаа. Тэр зохиол дотор хятадын зохиол дотор хятадуудтай танилцсан баг. Солонгосуудын зохиол дотор солонгосуудтай танилцсан баг. Ямар хүмүүс. Японы номонд Япон хүнтэй танилцсан баг. Тэгээс шууд одоо очиод Япон хүнтэй танилцж чадахгүй шүү дээ. Яг өөртөө таарсан хүнд нэг бол дуртай дургүй нөрнө, нэг бол баярлна, сайн хүнтэй таарчих юм бол тэгэл болоо шүү дээ. Хувийн юм л явж байгаа шүү дээ. Яг ямар арт түмэн юм бэ? Эдний цаана нь эдний амин сүнс нь юу юм? Эдний хүсэл мөрөөдөл нь юу юм? Эдний дуртай юм нь юу юм? Дургүй юм нь юу юм? Хүнтэй яаж харьцдаг? Ямар сэтгэл зүйтэй юм? Тэрийг зохиолоос мэдээд авчдаг.